За өглөөний мэнд хамтдаа үгийн цагийн төлөө залбирцгаая. Агуугч эзэн бурхан минь таньда шинэ өглөө өгсөнд баярлалаа. Тэгээ энэ өглөө бүр амьд үгээр хөтөлбөрийн цагийг эхнээс нь дуустал нь та хамт байж өөрийн үгээ өгж итгэлийн ахын төсвийн минь итгэлээр нь босгон байгуулж гайхамшигтайгаар таны нэр алдаршуултугай. Есүсийн нэрээр амен. За хамтдаа өнөөдөр сургаалт өгс 3-ийн 13-аас 20 дугаар ишлэлээс дамжуулъя. За би энэс дуудъя. За мэрэгэн ухаан ба жинхэнэ баялаг. За мэрэгэн ухааныг олдог хүн ухаан бодлыг өөрийн болгодог хүн ерөөлтэй ёо. Ашиг нь мөнгөнийхээс ч илүү, орлого нь алтныхаас ч илүү. Энэ нь эрдэнэсээс илүү нандин. Тэр нь хүсэл татагч юутайч зүйрлэшгүй. Түүний баруун гарт нь урт даан амьдрал. Түүний зүүн гарт нь баялаг алдар суу бий. Түүний зам нь тааламжит. Бүх жим нь амар тайван. Түүнээс зуурхс тэр нь амийн мод. Түүнийг даруй барьж авахст нь ерөөлтэй. Мэргэн ухаанаар газрыг эзэн суйрлуулж, мэдлэг ухаанаар тэнгэрсийг тогтоожээ. Мэдлэгээр нь оёоргүй гүн нээгдэж, үйлс шүүдэр завдмээ. Амен. За тэгээ хүн бүр бол одоо амжилт, эд баялаг, ад жаргалыг бол сайн сайхан амьдралыг хүсдэг. За Библиэд жинхэнэ баялаг бол мөнгө биш харин Бурханаас ирдэг мэрэгэн ухаан гэдгийг сануулдаг. За сургаалт өгс 3-ийн 13-аас 20-д мэрэгэн ухааны үнцэн ач холбогдол хүч чадлыг маш тодорхой харуулж байна. За мэрэгэн ухааныг олсон хүн ерөөлтэй ёо гэж байна. За мэрэгэн ухаан бол зөв амьдрах ур чадвар. Энэ одоо Бурханы тэр хүслийг ойлгож дагаж биелүүлэх чадварыг Бурханаас биднэрт өгсөн байдаг. За мэрэгэн ухаан бол Бурханы бэлэг юм аа. Түүнийг олсон хүмүүсүүд ад жаргалтай амьдралынхаа замд бол энэ мэрэгэн ухаанаар өдөрдүүлж явхад заавал хэрэгтэй зүйл юм аа. За мөн мэрэгэн ухаан бол бүх баялгаас илүү үнцэнтэй юм аа. За түүний олзон мөнгөний олсноос илүү. За хүмүүс болохоор яадаг вэ? Алт мөнгө эрдэнсийг бол эрхэмлдэг. Харин Бурхан мэрэгэн ухааныг тэрнээс илүү үнэтэй гэж биднэрт хэлж байна. За эд баялаг нь бол төр зурих байдаг. А мэрэгэн ухаан бол мөнхийн үнцэнтэй. Юуг эрхэмлэх нь бол та бидний сонголт юм аа. За мэрэгэн ухаан бол бас биднэрт урт насыг өгдөг. Амар амгаланг өгдөг. 16 дугаар ишлэлд дурдсанаар баруун гартаа урт нас, зүүн гартаа баялаг ба хүндэтгэлийг тээж байдаг байна. За мэрэгэн ухаан зөв замд биднийг хөтөлж амьдралыг бол тэнцвэртэй болгодог. За зөв амьдрал бол бидний урт наслалтыг бол өгдөг. За мөн дотоод сэтгэлдээ амар тайван амьдралыг бас өгч яддаг юм аа. Тэгээ бас хүндэтгэлийг биднэрт авчирдаг. За мэрэгэн ухааны зам бол амар тайвны зам юм аа гэж 17 дугаар ишлэлд бас өгүүлж байна. За Бурханы
мэрэгэн ухаанаар алах зам бол хүнд мэт санагдавч үнэндээ тийм амар тайван зам юм аа. За Бурхны зам бол хамгийн сайн зам. Зөрчил, харамсал багтай амьдрал, зүрх сэтгэлийн амар тайван энэ замаар явхад биднэрт ирж байдаг юм аа. За мэрэгэн ухааныг амийн модтой зөвлөж ирсэн байна 18 дугаар ишлэлд. За түүнийг барьж авдаг хүмүүст тэр амийн мод гэжээ. За эртний хүмүүсийн хувьд бол амийн мод бол мөнхийн амьдралын бэлэгдэл байваа. За мэрэгэн ухаан бол амийг дитгдэг. Тэгээ бас итгэлийн бат бих болгож байдаг юм аа. Тэгээ бас мэрэгэн ухаанаар дамжуулан найдварыг бол үргэлж өгч байдаг аа. За мэрэгэн ухаан мөн Бурхны мэрэгэн ухаан бол тэр бүх бүтээлийн үндэс нь болсон тухай 19-с 20 дугаар ишлэлд өгүүлж байна. Эзэн мэрэгэн ухаанаар газрыг үндэслэж бүх зүйлсийг бүтээсэн тухай өгүүлж байна. За Бурхны мэрэгэн ухаанаар ертөнцийг бүтээсэн. Тиймээс түүний өгдөг ухаан хизээч алдаа гаргадаг зөв байдаг. За Бурхны ухаан бол төгс. Тэгээ Бурхны замаар явхад хүн бол төөрөхгүй. Тийм учраас бүтээгчнийхээ ухаанд найдаж амьдрцгаая. Амен. За тэгээ сургаалт төгс 13-аас 20 дугаар ишлэл бидэнд жинхэнэ баялаг хаанаас ирдгийг бол харуулж байна. Тэгээ энэ баялаг бол энэ мэрэгэн ухаан бол Бурханаас ирдэг ухаан юм аа. Түүнийг олж авсан хүн амьдралдаа жинхэнэ хөрөөлийг амтлаж, хөрөөлийг амсаж амьдрах юм аа. Амен. За тэгээ хамтдаа залбирцгаая. Эзэн минь ээ, надад дэлхийн баялгаас илүү таны мэрэгэн ухааныг хайрлаач. Өдөр бүр таны замаар алхаж зөвийг сонгож амьдрахт минь туслаач. Намайг Бурхны мэрэгэн ухаанаар удирдаач. Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Эзэн эвэгээ.